За одоо монголч нэг 8,000 тонн ноолоор бэлтгэдэг гэдэг байгаа. Үүнийхээ одоо надад ирсэн мэдээлэлээр бол 30 орчим хувиар нь үндэсний үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлж байгаа. Үлдсэнийг нь одоо угаад самнаад 5,600 орчим тонн ч юм уу ноолоор гаргана гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ 5,600 5,000 гаруй тонн угаад самнсан ноолуурын маань хятадын зах зээлд нийлүүлж хятадын зах зээл авах юм уу? Эсвэл Европ руу гаргах юм уу? За магадгүй Европ руу гаргана гэвэл тэр тээвэр логистик тэр гэрээ хилцээр юм хийгдсэн юм уу? Нөгөө төр баахан баталгаа гаргаад нэг баахан ноолуур авч чаддаг нөгөө мөнгө цаасан төгжигдээд нөгөө экспорт нь хийгдэхгүй ийм асуудал үүсчихгүй үстэй. Монголчууд одоо хаварт нэг хэдэн зуун сая долларын их усүр одоо ноолуурн дээр орж ирдэг. Энэ мэн одоо энэ жилийн тухайд ингээд зогсчод байна. Тэгэхээр энэ дээр одоо тэр яг угаад самнсан ноолуураа хайш нь экспортлох юм бэ? За, Жадамбагийн энх хоёр гишүүн сайд хариулт өгье. За. 30% нь дотоод эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Үлдсэн 70% нь угаагаад самнаад экспорт нь гаргана. Экспортын гол зах зээл Европ холбоо. Үүн дотроо Итали улс. Гол одоо текстилийн гол салбар, гол брэндүүд тэнд төвлөрж байгаа. Тэнд Монгол ноолуурыг бусад одоо олон төрлийн холц болон дангаар нь янз бүрийн даавуу нэхмэл ярмэл сүлжмлээ хийж байгаа. За мөн Англи улсад нэлийн хэмжээнд авч байна, Франц улсад авч байна. За сүүлийн Японы зах зээл, Солонгосын зах зээл их идэвхжэлтэй байна. За Америк бол ноолуурын салбарын маш том хэрэглэгч. Үндсэндээ хятадын зах зээлийн хамгийн том хэрэглээ бол Америкийн зах зээлд байдаг. Энэ зах зээл өөрөө тарифын одоо хязгаарлалт зохицуултанд орсон тул хэрвээ бид энэ үйлдвэрээ өргөтгөх энэ бодлогыг хийж амжаагүй байсан бол манай ноолуур маш хүчтэй худалдааг амсах юм байна. Нэгэн дотоодын үйлдвэрлэгүй юм чинь тэгээд гол нийлүүлдэг үйлдвэрлэл нь хязгаарлалтанд орохоор үүн бол нэг 50-60 мянгаас хэтрэхгүй байх хэмжээнд унахаар байсан.